Сайхан наацгааж гэнэ үү? За баяр наадмын мэд хүргэе. За олон тоонод байгаа цээжлээгүй одоо тэгээд толгор төрийн хид гэдэг нэг тоонод одоо зөрүүлээд хэлчин те. За ямар ч байсан хүннүг үрний үеэс манай монголчууд улс төрөө байгуулж улс орноо эмхлэн зэгцлээд 2200 гаруй жил явсан байна те. За сүүлд тэрнээс чинь сүүлдэл гэж ярина л да. Одоо эндээс бол их олон жилийн өмнө шүү дээ. Чингис хаан Монгол улсыг эхлүүлсэн. За тэр Монгол улс бол одоо хүртэл ингээд явж байгаа. За дунд нь бол тусгаар тогтнолоо хэсэг хугацаанд бол алдсан. Тэгтээ буцааж сэргээж авсан байгаа. За ингээд жил болгон Монгол түмэн маань тийм ээ тусгаар тогтнол өөрсдийн үндэсний онцлог одоо өөрсдийн бахархал гэд наадмаа одоо баяр жаргалтай сайхан тэмдэглэн өнгөрүүлсээр өнөөдрийг хүрч та нар маань сайхан баярлцааж байна оо. За тэгээ наадмын хойшоороо идэж бөхөө сайхан үзээд морио сайхан оролдуулаад ном сум цэцэн мэрэгэн харсан биз дээ. Ном сум гэдээ ярьсан чи бүр гараа явцсан биш бүр. Би ном сум руу гинт ороод гинт ном сумаас гарсан айгуу сонин. 3 жил ном сумаар амьсгалаад одоо мэдгүй харж ирсэн ч юм уугүй ч юм уу. Би 3 жил ерөн зүүдэлсэн юм уу гэж бодогдохоор сонин сураас гарцсан одоо нэг сур морч гэж ярихаа байлцсан ном сум гэдэг нэг мэддгүй хүн шиг яриад байгаа шүү дээ одоо чинь. За өнөөдөр би эзний үгийг та бүхэндээ Эфес номын 2 дугаар бүлгийн 11 дэх ишлэлээс 22 дугаар ишлэл хүртэлх багц хэсгийг уншиж хуваалцах хүсэж байна. Эфес 2 дугаар бүлэг 11 дэх ишлэлээс 22 хүртэл уншъя. Эфес 2-ын 11-ээс 22. За би чангаар дуудан уншия. Тэгээ та бүхэн Библийг надтай хамт дотроо бас тулгаад уншаарай. Иймд санахтун та нар урд махбодоор харих байхдаа махбодтой хүний гараар хоцлол хийлгсэн гэж нэрлэгдсэн хүмүүсээр хоцлол хийлгээгүй гэж нэрлэгдэж байв. Тэр үед та нарт Христ байхгүй. Та нар Израилийн иргэншилд гадных амлалтын гэрээнүүдэд харих ертөнцид ямар ч найдвар байхгүй бас бурхангүй байлаа. Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгэ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов. Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоор 2 хэсгийг нэг болгож бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм. Мөн хуулийн зарлиг тушаалуудтай нь хүчингү болгож 2 байсныг өөрийн дотор нэг шинэ хүн болон амар тайвныг тогтоогоод аль алийг нь нэг бие дотор загалмайгаар бурхантай эвлэрүүлснээр дайсагналыг хөнөөсөн. Тэр ирж алс хол байсан та нарт болон ойр байгстад ч амар тайвныг тунхагласан юм. Тиймээс аль нь нэг сүнсэнд Христээр дамжин эцэг өд очих замтай болжээ. Тэгэхээр та нар цаашид гадныхан болон цагаач хүн бос харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурхны гэр бүлийнх юм. Та нар элчнэр ба иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө булангийн чулуун ажээ. Түүний дотор бүх барилга холбогдсон эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн сүнс дотор Бурхны орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна. Амен. За би өнөөдөр эзний үгийг та бүхэнтэй эв нэгдлээ сах гэдэг сэдвээр хуваалцъя. Эв нэгдлээ сах. Эв нэгдлээ сах. Эфес загтал дээр гардаг олон сэдвүүдийн нэг нь эв нэгдэл. Эфесийн чуулган бол грек хүмүүс, еврей хүмүүсээс бүрдсэн чуулган байсан. Тийм учраас Эфесийн чуулганд бол дотор нь соёлын ялгаа байсан, үндэстний ялгаа байсан, ондоочлууд олон байсан, үжил бодлын ялгаанууд их олон байсан. Гэхдээ Эфесийн чуулган бүгдээрээ нэг зүйл дээр нэгдсэн байсан. Тэр нь юу байсан гэхээр Христэд итгэх итгэлээр дамжуулан нэгдсэн тийм чуулган байсан. Тэгэхээр Христ Есүст итгэх итгэлээс болж цугласан хүмүүс байна. Гэхдээ тэр дотор зан чанарын ялгаанууд олон байсан. Угсаа гаруулын ялгаанууд олон байсан. За бас мөн тэдэрт хэл соёлын ялгаа олон байсан. Тийм учраас Илж Паул Эфес загтлыг бичгтээ дотор нь дурдсан нэг чухал сэдв бол эв нэгдэл. Эфес загтлыг уншаад бүхлээр нь уншаад үзэх юм бол 6 бүлэгтэй ийм загтал байгаа, ном байгаа. Тэгээ энэ 6 бүлгийг унших юм бол эв нэгдэл гэдэг сэдв байсгээл гардаг.
өөр сэдвийг орж ингэж явж байгаа дахиад эв нэгдлийн сэдвийг ингээ хөнддөг. Тэгэхээр Эфес чуулганы хувьд бол эв нэгдэл бол маш чухал байсан. Библийн бусад номноос үзэх юм бол Эфес чуулган бол анхны цуглаануудын дунд Паулын илгээлтийн 3 дахь аяллаа үеэр байгуулагдсан ийм чуулган Эфес хот дахь Христийн чуулганы тухай ярьж штэ энэ чинь. Тэ Эфес хот бол өөрөө одоогийн Туркийн Измир мужид байдаг. Одоо балгас болсон түүхийн жуулчд очдог тийм одоо хотуудын нэг байгаа. Энэ бол 2000 жилийн тэртээ Ромын одоо соёл иргэншлийг агуулсан том хотуудын нэг байсан. Энэ хот бол худалдаа 8-ны төв, далайн ирэг дээр байдаг Бонд хот, тийм ээ. За шашин соёлын олон янзын төв болсон, олон хүмүүс ирдэг очдог юм худалдаа 8-ны олон хөлийн юм газар байсан ба. Тэгээ энэ хотод бол одоо Христ итгэгч нар бий болсон. За Паулаас өмнө энэ газар бол сайн мэдээ тунхаглагдсан байсан. Апол гэдэг залуу очоод энэ газар сайн мэдээ тараасан байсан. Гэхдээ Паул дараа нь очоод энэ газар бүр илүү лавшруулан сайн мэдээ тарааж Христ итгэсэн хүмүүст Библийг бүр нэгнгүү нарийн деталь бүр системтэй зааснараа энэ Эфес хотын чуулган бол маш хүчтэй чуулган болон босч ирсэн түүхтэй. Энэ тухай бид нар Үүс номын одоо 19, 20, 21 дэх бүлгүүд дээрээс бид нар харах боломжтой. Тэр Үүс номноос унших юм бол илгээлтийн одоо 3 чухал ийм чуулган байсны нэг нь бол энэ Эфес аа. Иерусалимийн чуулган бол одоо Юдэ, Самар даяар одоо ийм нөлөө бүхий ийм сайн мэдээг маш нөлөөтэй чуулган байсан бол дараагийн нөлөө бүхий чуулган нь бол Антиох байсан. Антиох бол одоо Фрог, Каппадок гэсэн тэр одоо Сир, одоо Килик гэсэн нутгуудаар бол маш их сайн мэдээ тараасан ийм чухал чуулган байсан. Дараагийн нэг чухал чуулган нь бол энэ Эфес 3 дахь одоо илгээлтийн том бааз одоо суур бүхий чуулган бол энэ Эфес хотын Христ итгэгчдийн чуулган байсан. Тийм учраас бид нар шууд Эфес чуулган гэж ярьцдаг. Тийм ээ хотынхаа нэрээр тухайн үед бол яадаг үрдийн хайр, яасан яадаг авралын гэрэл гэсэн ийм нэр бол бараг байгаагүй шүү дээ тухайн үеийн чуулганууд. Яг л тухайн газар орон нутагта ганц л чуулган байсан тухайн үед. Тэгээ шууд газар орон нутгийнхаа нэрээр нэрлэгдээл явдаг байсан. Манай Батөлзийн чуулгантай адилхан тийм ээ. Яг л үнтэй адилхан. Одоо бол яг нэг газар олон чуулганууд бий боллоо. Одоо үеийн хот гэдэг бол шал өөр, метрополис тийм үү, саяас дээш хүн ам сууж байгаа ийм хотод ганцхан чуулган байх ямар ч боломж байхгүй. Тийм учраас олон чуулганууд бий болсон, чуулган болгон өөр өөрийн гэсэн Библийн одоо утга төгөлдөр нэрнүүдтэй болсон. Үүнд бол буруу юм бол байхгүй. За тухайн үеийн Эфесийн чуулган бол ийм очтой чуулган. Паулын илгээлтийн 3 дахь аяллаа үеэр бий болсон. Паул энэ газар бараг 3 жил орчим одоо төвлөрөн сууж үйлчлэл хийж исэн. Үүс ном дээрээс Илч Паулын одоо сайн мэдээ тарах үйлчлүүдийг харах юм бол хамгийн удаан одоо ингээд суурьшиж тогтож үйлчилсэн газар нь бол энэ Эфес хот байсан. Паул хамгийн удаан 2 жил гаруй Турааны сургууль дээр Паул өдөр бүр дагалдагчдыг цуглуулад тэнд Библийн хичээлийг бол одоо системтэйгээр заадаг байсан. Тийм учраас Христ итгэгч нар бол Паулын энэ зааж исэн сургуулийг бол одоо Турааны сургууль энтер гэж нэрлэдэг. Одоо ч гэсэн Турaan бас байдаг нэрнээс ингээд бэлэгдэл аваад те одоо бэлгшигээд ингээд нэрлэлсэн ийм нэртэй сургуулиуч гэсэн байдаг. Турааны сургууль гэдэг угаасаа Эфес хотод ийм одоо энэ юу янз янзын философи шашны гүн ухаан заадаг ийм одоо манайхаар ярил одоо клуб гэх юм уу улаан болон байж. Тэгээ тэнд нь Паул очиод Христ итгэгчдийг цуглуулад бол Библийг бол зааснараа Эфес хотын чуулган бол маш хүчрхэг болсон ийм чуулган ба. Дээр нь Эфес хотод маш их олон ариун сүнсний гайхамшгууд бий болж исэн. Паулын альчуур бүсийг өвчтөн хүн дээр тавихад эдгэрж исэн байгаа. Маш олон муу сүнснүүд зайлж исэн. Маш олон хүмүүс Христэд шатааж исэн. Паул тэдрийг шатаагаадах гэж юусоо хэлээгүй. Ийм одоо олон үйл явдлууд бол Эфес хотод болж исэн. Маш олон одоо ийм нөгөө мөнгөний дархан, алтны дархтын одоо урлан бүтээсэн ийм шүтэнүүдийн өмнө сунаж мөрөгдөг байсан хүмүүс Христэд итгээд тэр шүтэндээ сүулдэ мөрөгхөө болоо. Тэрнээс нь болоод нөгөө алт мөнгөний дархчуул нь уурлаад нөгөө бизнес нь гүйхээ болчихж байгаа байхгүй. Ийм явдал бол Эфес хотод болж исэн. Тэгээ Паулын гараар маш олон гайхамшгууд Эфес хотод болж муу сүнснүүд зайлуулагдаж, өвчтөн хүмүүс эдгээгдэж, олон гайхалтай ажлууд болж исэн. Эфесийн чуулган бол бас илгээлтийн чуулган байсан гэдгийг бид нар мэдж болдог.
Яг тэгвэл Турааны сургууль дээр Паул 2 жилийн турш заахдаа тэр заасан дагалдагч нарыг Паул Эфесийн эргэн тойрны хотуудад сайн мэдээ тарахаар илгээжсэн баримт Библиэс олддог. Яг бол Колосай хотын чуулган, өөр бусад одоо хотын чуулганууд бол Эфес хотоос очиж сайн мэдээ тарааснаар тэр чуулганууд нь бий болсон түүхтэй байдаг. Тэгэхээр Эфесийн чуулган бол илгээлтийн чуулган байсан. Эфесийн чуулган бол эргэн тойрныхаа газар нутгуудад сайн мэдээ тараадаг ийм чуулган байсан. Эфесийн чуулган бол олон одоо Библи сурсан хүмүүс ийшээ тийшээ явж илгээгдэж очиж үйлчилдэг, богино урт хугацаагаар очиж үйлчилдэг ийм одоо газар орон нутаг байсан. Ингээд Паул Эфесийн чуулганд 2 жил орчим энэ чуулганыг барьж байгуулж үйлчлэхэд Бага Азийн хойг даяар одоогийн Туркийн нутгийг хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Бага Азийн хойг даяар сайн мэдээ нэг чот тараагдсан байсан байна. Үүнхээр Эфес хот бол ийм сэргэлтийн төв байсан. Эфес хотын чуулган бол үнэхээр ийм сэргэлттэй чуулган байсан. Эфес хотын чуулган бол үнэхээр Библи сурдаг чуулган байсан. Эфес хотын чуулган бол үнэхээр илгээлт хийдэг чуулган байсан. Эфес хотын чуулган бол ариун сүсээр дүүрэн чуулган байсан. Эфес хотын чуулган бол гайхамшиг болдог чуулган байсан. Эфес хотод бол маш олон хүний амьдрал өөрчлөгдсөн. Маш олон хүмүүс гим нүглээ гимшиж эзэн рүү эргэж Есүс Христэд амьдралаа зориулж зөв, сайн, ариун амьдрал руу маш олон хүмүүс одоо Христийг дагж одоо хөл тавьсан байдаг. Маш олон гайхалтай өөрчлөлтүүд Паулыг үйлчилж исэн энэ 2-3 жилийн хугацаанд Эфесийн одоо чуулган дотор бол болж исэн гайхамшигтай чуулган байлаа. Яг манай Битаний ургас чуулган шиг. Харин Паул хожим Эфес хотоос явсныхаа дараа Ромын шоронд хоригдчихсэн. Яг тэгвэл сайн мэдээ Есүсийн тухай номсноосоо болоод Ромын хаан Паулыг барьж аваад шоронд хорьсон. Ийхүү Паул одоо шоронд хоригдож явах үедээ Эфесийн чуулганд одоо захиа бичиж явуулсан. За энэ захиандаа дурдсан нэг сэдв нь бол та нар ив нэгдэлтэй байгаараа гэж. Паулыг байхад ив нэгдэлтэй байх бол амархан. Бүхэл юмны нугас чүмгэн болж игж байгаа шүү дээ тэр хүн чинь. Бүхэл харилцаа холбооныхын төв дээр нь тэр хүн сууж байгаа. Тэр хүнтэй харьцахад хүн болгонд амархан, хүн болгонд дуртай. Яг л хүн болгоны дуртай багш нар учраас. Харин Паулыг тэндээс явах үед Паул байхгүй бол хоорондоо харьцах дургүй хэдэн хүн магадгүй тэнд үлдчихэж байгаа. Нэг хэсэг нь юудэчүүд, нэг хэсэг нь грекүүд, юудэчүүд нь юудэ соёлтой, грекүүд нь грек соёлтой. Тэд нар ив нэгдэлгүй байх түмэн янзын шалтгаанууд байгаа. Тэгэхдээ Паул тэднийг чуулган ив нэгдлээс сахин хамгаалах ёстой шүү гэдгийг Паул тэдэнд зааж сургаж байгаа. Тэгээ бидний түрүүний уншсан ишлэл бол яг энэ ив нэгдлийг бэхжүүлэхийн тулд Паулын хэлсэн маш хүчтэй мессежүүд түрүүний одоо бидний уншсан багц ишлэл дээр орж байгаа. Би эхнээс нь дахиад жоохон тодруулаад явъя гэж бодож байна. 11 дэх ишлэл. Иймд санахтун та нар урд махбодороо харих байхдаа махбодтой хүний гараар хоцлол хийлгсэн гэж нэрлэгдсэн хүмүүсээр хоцлол хийлгээгүй гэж нэрлэгдэж байв. Айгу төвхтэй ишлэл байгаа. Айгу ойлгомжгүй. Айгу энгийн эмийг айгу тийм төвхтэй болоод хилцсэн юм шиг. Өөрөөр хэлбэл та нар Есүс Христэд итгээгүй байхдаа юудэчүүдийн хувьд бол харь хүмүүс байсан л гэсэн утгатай. Яг л юудэчүүд махан биендээ хоцлол хийлгдэг. Харь үндэстнүүд буюу юудэ биш хүмүүс хоцлол хийлгээгүй. Тийм учраас юудэ хүмүүс бол хоцлол хийлгээгүй хүмүүсийг хоцлол хийлгээгүй чүүд гэж нэрлэдэг. Нөгөө хоцлол хийлгээгүй харь үндэстний грек соёлтой грек хүмүүс нь болохоор юудэчүүдийг юу гэдэг вэ гэхээр энэ хоцлол хийлгсэн хүмүүс гэж. Энэ хоёр хоорондоо ялгаатай. Нэг хэсэг нь бол бурхныг мэддэг хүн, нэг хэсэг нь бол бурхныг мэддэггүй хүн. Нэг хэсэг нь хоцлол хийлгсэн хүн, нэг хэсэг нь хоцлол хийлгээгүй хүн. Юудэчүүдийн хоцлыг би яриад байна л да. Манайхан хөвч хүндх гэдэг нэг бороо үгээр яриад байдаг штэ. Хоцлол. Тэгээ энэ хоёр үндэстэн бол хоорондоо ерөөсөө эвцэлдэж нийлэхгүй ийм одоо ийм байсан. Тэгээ энийг нь Паул юу гэж хэлж байгаа гэхээр та нар урд нь махбодороо харих байх та гэж хэлж штэ. Өөрөөр Есүс Христэд итгээгүй байх та, та нар бурхныг мэддэггүй байх та, махбодтой хүний гараар хоцлол хийлгсэн гэж нэрлэгдсэн хүмүүсээр гэдэг чинь юудэчүүдийг хэлээд нь штэ. Тэд чинь махан биендээ хоцлол хийлгсэн. Тэр хүмүүс болохоор та нарыг юу гэж нэрлэдэг байсан бэ гэхээр хоцлол хийлгээгүй чүүд гэж нэрлэдэг байсан. Хоёр биенийг нэрлэж штэ одоо. Ийм байсан та нар. 12 дугаар ишлэл. Тэр үед та нарт Христ байхгүй. Та нар Израилийн иргэншилд гадных.
амлалтын гэрээнүүдэд харих. ертөнцид ямар ч найдвар байхгүй. Бас бурхангүй байлаа гэж хэлсэн байна. Гэхдээ яг л тийм байсан те. Христэд итгээгүй. Тийм учраас Израильчуудын хувьд бол харь хүмүүс. Тэгээд яг уу Бурханы амлалтуудын тухай юу ч мэдэхгүй. Шинэ гэрээ, хуучин гэрээ мэдэхгүй. Бурхан Авраам, Исаак, Яаковд амласан тэр амлалтуудын тухай юу ч мэдэхгүй. Мөн хамын тухай амлалт юу ч мэдэхгүй. Бурхан хамт байна, туслана, ивэн, ерөөн гэсэн амлалтуудыг бол төөж мэдэхгүй. Тэгээд тэд нар юу байсан бэ гэхээр Израилийн одоо иргэншилт бол юм гадныхан. Тэгээд ертөнцид тэд ямар ч найдвар байхгүй ийм хүмүүс. Юунд найдвараа тавьдаг вэ гэхээр тэд нар нөгөө эд хөрөнгө, эд материал амжилтанд найдвараа тавьдаг. Тэрс бурханд найдвараа тавьдаггүй. Тэгээд дээр нь тэд бурхангүй байсан. Эфес хот бол агуулна амар олон бурхантай хот штэ. Амар олон бурхантай хот байхгүй. Тэгсэн мөртлөө яг яс юмн дээр бурхангүй амьдралаар амьдардаг. Нэг л олон бурханд мөргөөд байгаа мөртлөө нөгөө бурхандаа захирагдаж амьдрдаггүй хизээч дураараа амьдрна. Тэгээ болохгүй болонгууд нөгөө бурхан дээр очиод мөрөгчдөг. Засуулцдаг. Тэгээ яг адилхан буцчих гараад худлаа яриад хийл хавлаа өгөөд авилгалаа өгөөд явна. Бурхангүй амьдралаар амьдрна. Аврал хэрэгтэй болохоор бурхан хаана вэ? Ямар ч бурхан хамаагүй мөргөн. Манай монголчуудтай жоон төстэй юм шиг. Манай монголчууд амар олон бурхантай ард юм шүү дээ. Юунийч бурхан, бүх юм бурхан юм уу? Ер нь сүултээ. Ер нь бурхангүй юм гэж бараг байхгүй юм шиг. Амар юм бурханлаг ард түмэн юм шиг мөртлөө яг зүрхэнд нь бурхан байдаггүй. Юу байдгүй? Дур хүсэл, завхаарл, эрх мэдэл, алдар нэр, эд баялгаа жинхэнэ өөрийнх нь бурхнаа болгоцсон. Тим юмний араас явдаг. Та нар тийм байсан. 13 дугаар шил. Харин нэгэнтээ алс хол байсан та нар идүүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов гэж хэлсэн байна. Та нар ийм хол байсан хүмүүс. Одоо та нар харин ойр болжээ. Юугаар? Есүс Христийн загалмаагаар дамжуулан. Есүс Христийн загалмаагаар дамжуулан та нарын нүглийг бурхан уучлж, бурхан та нартай ойр болсон. Бурхан та нарын амьдралд айлчлан ирсэн. Та нар бурхан зүрх сэтгэлээ нээж амьдралаа бурханаар удирдуулах болсон. Ийм болоод зогсоогүй тийм итгэлтэй хүмүүстэйгээ бас адилхан ойр болж байна. Нөгөө юудичүүдтэйгээ ойр болсон. Нөгөө хоцлол хийлэгдсэн байсан хүмүүстэйгээ ойр болсон. Тэднийг мэддэг болсон, ойлгодог болсон. Нэг бурхантай болсон. Нэг итгэл үнэмшилтэй болсон. Нэг авралтай болсон. Ингээд та нар ойр болсон. Та нар өмнө нь ийм байсан. Одоо та нар хоорондоо ойр болсон гэж хэлсэн. Өнөөдөр энд сууж байгаа хүмүүсийг манай чуулганы 2-ны 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 4-ны 1.5 ч юм уу энд сууж байна те. Нөгөө хэд наадамлаа явж байгаа. Хөдөө гадаа явцаа. Зүгээр. Угаасаа Монголын 100 богинохон ойлгож байна. Тэ. Харин та нар өнөөдөр энд ирээ сууж байгаад баяртай. Биднийг холбодог, биднийг нэг болгодог нэг л юм байгаа. Есүсийн загалмай. Бид Христэд итгэх итгэлээрээ дамжуулан өнөөдөр бид найзууд болцсон. Бид бие биенийхээ зовлон жаргалыг мэддэг болсон. Зарим нэг хамаатан саднасаа ч илүү болцсон шүү дээ бид нар. Хамаатан саднуудтайгаа бол бид нар жилд нэг удаа уулздаг өстэй цагаан сараар. Харин бид Христ итгэж найзуудтайгаа 7 хоног болгон уулзчих баг. 7 хоног болгон бид бие бинийгээ харж зовлон жаргалаа хуваалцаж бие биенийхээ төлөө залбирч нэг нэгэндээ байгаа амьдралын зовлон жаргалд нь тусалж, тус дэм болж сэтгэл санаагаа хуваалцаж бие бинийгээ дэмжиж, зоригжуулж, урамшуулж зарим төрсөн ах ихч дүүс нар ч хоорондоо уулзалтахгүй байхад бид нар тэдрээс ч илүү хоорондоо ойр болцсон байдаг биш үү? Нэгнийхээ амьдралын хамгийн баяр хөөртэй үед нь бид нар илүү ойр байж чаддаг. Сайхан манай цуглааны нэг залуу хурим хийсэн. Бие биенийхээ амьдралд үхэл хагцал тохиолдоод хамгийн хэцүү болоход ч гэсэн бид нар зарим хамаатнуудаас нь ч илүүгээр зүрх сэтгэлд нь ойр байж бид нар хамтдаа байж хамт тэр зовлонд нь бид нар хамтдаа зогсдог бас биш үү? Бидний юу ийм болгосон юм? Есүс Христийн хайр. Есүс Христийн загалмайн үхэл ба дахин амьлал үүнд итгэсэн бидний итгэл үнэмшил биднийг өнөөдөр нэг болгосон юм аа. Тийм болохоор Христ итгэгчдийн хувьд, Христийн чуулганыхны хувьд эв нэгдэлтэй байна гэдэг бол
маш чухал юм аа. Цаашаа 14 дугаар ишлэл рүү уншъя. Тэр бидний амар тайван мөн тэрээр махбодоор хоёр хэсгийг нэг болгож бидний дундах дайсагнал болон хуваагдлын ханыг нураасан юм гэж хэлсэн байна. Юудэ болон грек хүмүүс хоорондоо дайсагнадаг байсан. Грекүүд нь юудэчүүдийг тэнэг гэж боддог, зэрлэг гэж боддог. Юудэчүүд нь грекүүдийг юу гэж боддог вэ гэхээр нүгэлтэнгүүд гэж боддог. Грекүүд нь өөрсдөө ухаантай, шинжлэх ухаанч гэж их боддог. Их оюуны, их тийм оюунлаг ингээд бүр дэлхийн одоо оройн дээд одоо оломгүй их одоо эрдмийн далаад хүрсэн одоо өөрийгөө бүр тэр талаараа бүр үнэн бие тооцсон хүмүүс грекүүд бол. Өнөөгийн дэлхийн ертөнцийн хамгийн л одоо философийн үндэс суурь нь грекүүдтэй холбоотой байдаг. Та нар мэднэ. Маш олон шинжлэх ухааны хиллэгт грек нэр томьёо явж идэг. Та нар мэднэ. Бид нар өөрсдөө тэрийг өдөр тутамдаа хэрэгжилж идэг мөртлөө мэддэггүй. Гэхдээ грекүүдийн амьдрал амар муухай завхаа амьдралтай байсан тэд нар. Айгүй тийм балиар амьдралтай байсан. Нүгэлт амьдралтай байсан. Тэгтээ өөрсдөө амар ухаантай гэж боддог. Бусдаас илүү гэж боддог. Гэхдээ яг амьдралд хандж байгаа хандлагыг харах юм бол үнэн тийм бохир амьдралтай. Тэдний нүдэнд юудэчүүд яаж харагддаг вэ гэхээр юудэчүүд нь амар ягшмал шашинлаг харагддаг. Айгүй тийм доожоогүй харагддаг. Гэтэл юудэчүүдийн нүдэнд болохоор еврейчүүд юу гэж боддог вэ гэхээр бие тоосон өөрийгөө мэрэгүү ухаантайгаа ботцсон бие тоосон хэд юмнууд замаа нүгэлтэнгүүд гэж. Ингэж боддог байсан. Тэд бие бинийгээ хөлийн зөвшөөрдөггүй нэг нэгэндээ дургу байсан. Өнөөдөр бид нэг ард түмэн мөртлөө хуваагдаад байдаг үстэй. Эдгээр чинь нэг хотод амьдарч байгаа өөр ард түмнүүд ингэж яхад ойлгож болж байна эднийг. Гэтэл өнөөдөр манай монголчууд яаж байна? Нэг үндэстэй штэ бид нар. Нэг гарал угсаатай, нэг хилтэй штэ. Тэгтэл хуваагдаад байдаг. Наадмаар сая яав. Төрөө бүхийн барилдаан дээр сая яав. Би бол өөртөө ингэж л хэлсэн. Монголчууд наадж гин, Монгол бүхөн барилдж гин, Монгол хүн төрүүллээ. Сайхан надлаа л гэж би өөртөө дотроо ингэж л би бодож исэн. Ийм нэгдлийг Паул тэдэнд загчин. Ийм олон дайсагнал бидний дунд байхад Есүс Христ бидний энэ хуваагдлын ханыг маань нураас юмаа гэж хэлж байна. Есүст итгэдэг ч гэсэн нэг ийм үзлээ тавиагүй хүмүүс байдгийг. Нэг ийм хужаа гал нэг юм хужаа дургад. Гэхдээ Есүст итгээд ингээд залбираад ингээд бурхан бүх үндэстнийг бүтээсэн халелуя гэл ингээд бүхэнд хайртай гэл та бол хайрыг авахын төлөөгөө ингээд дуулал яваад идэг. Гэхдээ яг амьдралд гараад яг бодит харилцаан дээр ороод ирэнгүүт тэр хүн ингээд хятад хүнийг үзэн яддаг өөрөө ингээд мэдхгүй яваад идэг. Чөлөөлөхт хэрэгтэй. Зөвхөн би хятад хүн дээр жишээ аваа ярьчлаа шүү. Дотроо яг адилхан манай монголчууд бас. Яг тэр үзэл ингээ байж идэг, ам бүхтэй. Ингээ байж идэг, явж идэг. Ингээл. Гимших хэрэгтэй. Цаашаа 15 дахь эшлэл мөн хуулийг зарлиг тушаалуудтай хүчингү болгож хоёр байсныг өөрийн дотор нэг шинэ хүн болгон амар тайвныг тогтоогоод аль альнийг нэг бие дотор загалмайгаар бурхантай эвлэрүүлснээр дайсагналыг хөнөөсөн гэж хэлсэн байна. 15 16 дахь эшлэл дээр ямар гоё хэлж байна. Ямар тодорхой хэлж байна. Ямар ч эргэлзээгүйгээр хэлж байна. Хоёр байсныг нэг болгосон. Юудэчүүд нь болохоор өөрийгөө ингээд зарлиг тушаалуудаас бүрдсэн хуулийн дагуу явж байгаагаараа ингээд өөрсдөө амар бахархдаг. Грекүүд нь болохоор ингээд чөлөө цэтгэлгээ одоо юу гэдгийг те өөрийгөө цэцэн мэрэгэн энэ гэдгээр амар бахархдаг. Тэр хуулийн заалтаасаа болоод юудэ грек хоёр ингээд хоорондоо ерөөсөө бие бинийгээ хүлээж авч чаддаггүй юм байсан. Гэтэл Есүс Христ тэр хуулийг тэр олон шийтгэлийн заалтуудтай хүчингү болгож хаяад аль альнийг нь загалмаагаар дамжуулан өөрийнхөө дотор нэг шинэ хүн болгосон гэж хэлсэн байна шүү дээ. Энэ юу гэсэн үг юм? Нэг шинэ хүн болно гэдэг чинь юу гэсэн үг юм? Есүсээр гим нүгэл нь уучлагдсан гэсэн үг. Таны амьдралдаа хийсэн бүхий л нүглүүдийг Есүс уучлсан гэсэн үг. Таны бусдыг ялгаж үздэг, дорд үздэг. Есүс бурхан уучлсан гэсэн үг.
таныг шинэ хүн болгоцсон. Шинэ хүн болгосон. Юудэ хүнийг нь шинэ хүн болгосон, грек хүнийг нь шинэ хүн болгосон. Юудэчүүд нь өөрийгөө хуулийн дагуу амьдарч байгаа гэдгээр энэ дэлхийн хорвоогийн цоо ариун тунгууд гэж өөрийгөө боддог. Грекүүд нь болохоор цоо мэрэгэн ухаантангууд гэж өөрсдөө боддог. Хоёр талаасаа онгорол бардамнаад байна. Хоёр талаасаа хизээш нийлдэггүй энэ хоёр. Гэтэл Есүс айл айлын хүчингүү болгоод өөрхөн цусаараа гим нүглийг нь уучлаад Бурхны өмнө нэгэн бие, нэгэн хүн болгосон, нэг шинэ хүн болгосон юм а гэж энэ ишлэл бидэрт маш тодорхой хэлж байна. 17 дугаар ишлээс цааш уншъя. Тэр ирж алс хол байсан та нарт болон ойр багстад амар тайвныг тунхагласан юм. Алс хол байсан та нарт гэдэг чинь нөгөө харь үндэстнүүдийг хэлж байна л та. Бурхныг бүр мэдэхгүй алс хол байсан. Юудэчүүд нь бол ойр байгаа даа шүү дээ. Айл айланд нь яасан амар тайвныг тунхагласан. Тиймээс айл айл нь нэг сүнсэнд Христээр дамжин эцэг өөд очих замтай болжээ гэж хэлсэн байна. Айл айл нь гэж хэлж шүү дээ. Энэ юудэчүүдийг шилж гин, грекчүүдийг шилж гин. Айл айл нь нэг сүнсэн дотор Христээр дамжуулан эцэг өөд очих замтай болжээ. Хоёуланд нь Бурханд очих нэг л зам байгаа. Сүнсээр дамжуулан, Есүсээр дамжуулан Бурханд очино. Харин үндэстнүүд нь ч Бурханд очино, юудэчүүд нь ч тэгж Бурханд очино. Тэрээс юудэчүүд нэг өөр арга замаар, харин үндэстнүүд нэг өөр арга замаар биш. Айл айл нь сүнсэнд Христээр дамжин эцэг өөд очих нэг л замтай хоёлаа. Тэрнээс юудэ хүн нэг өөр маягаар Бурхан дээр очино, харин үндэстэн нэг өөр маягаар Бурхан дээр очино гэсэн ойлголт байхгүй. Нэг л замаар Есүс Христээр дамжих итгэх итгэлээр ариун сүнсээр дүүрч Христээр дамжуулан Бурханд очино гэж. Энэ замаар айл айл нь Бурханд очино. Энийг тунхсан юм аа гэж хэлж байна. Ийм замтай болгосон юм аа гэж Есүс хэлж байна. Энэ Библиэлд хэлж байна. За цааш нь 19 дэх эшлэл. Тэгэхээр та нар цаашид гадныхан болон цагаач хүн бус харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурхны гэр бүлийнхэн юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр бид бие биендээ одоо харийнхан биш. Бид бие биендээ цагаачд биш. Харин бид бие биендээ Бурхны гэр бүлийнхэн юм. Бид махан биеэрээ зарим нь баруун аймгаас, зарим нь төв, зарим нь зүүн аймгуудаас гаралтай. Бид махан биеэрээ аваад үзэх юм бол олон ураг овгуудаас гаралтай. Бидний эцэг их өвгдөөц өөр удам судартай. Өөр амьдралаар амьдарч явсан хүмүүс. Биднэрт ялгаатай юмнууд олон байгаа. Гэхдээ өнөөдөр бид Есүс Христээр дамжуулан бид Бурхны гэр бүлийнхэн болсон. Бид нэг гэр бүл болсон. Тэгвэл энэ гэр бүл эв нэгдэлтэй байх ёстой юм а гэдгийг Илч Паул үгээрээ дамжуулан Эфесчүүдийг ятгах байна. 20 дугаар эшлэл. Та нар элчнэр ба иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд за одоо нэг тийм барилга дээр зүйрлүүлээд яриа явуулчлаа. Суурин дээр босно гэхэлэр чи нэг тийм байшингаар зүйрлүүлж яриад байна шүү дээ. Суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс өөрөө болонгийн чулуун ажээ гэж хэлсэн байна. Элчнэр ба иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдно гэдэг чинь юу гэсэн үг юм? Есүсийн 12 элч дээр нэмэх нь Паулын элч нарын сургаал номлол дээр тулгуурлан Христэд итгээд энэ итгэлээрээ өсөж байгаа явдлыг нь хэлж байгаа юм. Тийм учраас элч нар ба иш үзүүлэгчдийн суурин дээр та нар босж байгаа гэдэг нь ийм утгаар хэлж байгаа. Иш үзүүлэгч гэвэл ер нь хуучин гэрээг хэлж байгаа. Иш үзүүлэгчдийн бичиж үлдээсэн ном буюу хуучин гэрээг элч нар тайлбарлаж номсноор тэрхүү итгэл үнэмшил дээр тулгуурлан Христийн чуулган босж байгаа тухай ярьж байгаа. Гэхдээ үүний болонгийн хамгийн үнцэнтэй тулгуур чулуу нь Есүс өөрөө юм а гэдгийг та нар мартаж болохгүй шүү гэдгийг энэ дэр хэлж байна. Та нар өнгөрсөн он жилүүдэд Төгөлдөр гэдэг хүний номлолоор ихээхэн ивээгдсэн байх оо. Сайн Баяр гэдэг хүний номлолоор ч их ч ивээгдсэн дээ. Төвшин төгс болон бусад пасторуудын номлолоор та нар ч их ивээгдсэн. Гэхдээ болонгийн чулуу дангаараа Христ байсан гэдгийг бид мартаж болохгүй. Элч нар болон иш үзүүлэгчдийн суурин дээр иш үзүүлэгчдийн бичсэн хуучин гэрээг элч нар тайлбарлан номлож Христийн сайн мэдээний дотор тэрийг тайлбарлан номлосон тэр суурин дээр бидний итгэл өнөөдөр босч байгаа. Тэрийг өнөөдөр бид уламжлуулан үргэлжлүүлэн цааш нь номлож байгаа. Энэ цаг үед тэр үеийн элч нар байхгүй. Харин энэ цаг үед тэдгээр элч нарын номсон номлыг бид өнөөдөр та нарт заан тайлбарлаж байгаагаараа өнөөдөр бид ч гэсэн ялгаагүй иш үзүүлэгч ба элч нарын суурин дээр бид босч байгаа. Гэхдээ болонгийн чулуу нь Есүс гэдгийг бид мартаж болохгүй. Дахиад эв нэгдэл рүү хандсан үгийг л яриад байна. 21 дүр ишлэл.
Түүний дотор бүх барилга холбогдсон эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна гэж хэлж байна. За энэ тэгэхээр нэг тийм бодит байшингийн тухай яриа бол биш гэдгийг одоо та нар ойлгочлаа шүү дээ. Энэ бол бидний итгэл, бидний хамтын энэ нөхөрлөл, бидний Христ итгэгчдийн энэ хамтын энэ эв нэгдлийг нэг тийм бүхэл байшингаар зөөрлүүлж яриад байна. Битаний урагш чуулганы итгэгчдийн эв нэгдэл бол нэг юм цулгуу байшинтай адилхан. Тэгэхээр түүний дотор бүх барилга холбогдсон эзэн доторх ариун сүм болохоор өсөж гин гинэ. Тэгэхээр бид бүгдээрээ бие биентэй бэлэг авяасаараа мөн эзний өгсөн ариун сүнсээр нэг итгэлээрээ дамжуулан бид бүгдээ хоорондоо холбогдоод нүдэнд харагдахгүй нэг юм хүчтэй холбоос өнөөдөр бидний донд байгаа. Энэ холбоосон дээр тулгуурлан бид бие бинийгээ хүчрхэгжүүлж босгож нэг нэгэндээ үйлчлснээр эзний сүм өнөөдөр босч байгаа. Нүдэнд үл харагдах тэр ариун сүм өнөөдөр босч байгаа. Гэхдээ энэний суурь нь юу юм бэ гэвэл Христийн сайн мэдээ буюу Библийн үг. Илч нарын бидэнд зааж тайлбарсан тэр Бурхны үг, иш үзүүлэгчдийн тэр бидэнд дамжуулж өгсөн тэр Бурхны үг. Энэний суурийн болонгийн чулуун бол Есүс өөрөө юм аа гэж. Тэр үүн дээр өнөөдөр бидний итгэл ингээд хоорондоо юм хаалцны тор шиг сүлжилдээд холбогдоод нэгэн юм цул байшин болоод бид нар өсөж байгаа. Байшинг харах юм бол юм олон өөр зүйлсүүдээс бүрддэг штэ тийм ээ. Суур одоо тийм ээ. Тэгэл одоо цутгалтууд, багнууд, тэгээд ханууд ингээд аваад үзэм тэд бүгдээрээ тус тустай материалууд байдаг. Дотоод засал чимэглэл бүгд салангад байдаг. Гэхдээ тэд бүгдээрээ холбогдоод нэг байшин болдог. Үүнтэй адилхан бид бүгдээрээ барилгын олон деталууд гэж бид өөрсдөө үзэх юм бол ингээд тараага тавих юм бол ингээд талын нэг тараа тавьчих барилгын материал тийм үү. Харин нийлүүлээд тавих юм бол хэлбэр дүрстэй үзэсгэлэнтэй гоё байшин. Бидний ив нэгдэл бол ийм юм а гэдгийг Паул зааж. Ингээд 22 дугаар ишлэлдэр та нар ч гэсэн сүнс дотор Бурхны орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна. Та нар ч гэсэн сүнс дотор Бурхны орших газар болохоор Христ дотор яаж байна? Хамтдаа дангаараа байгуулагдаж байгаа гэж хэлээгүү. Хамтдаа байгуулагдаж байна гэж хэлсэн байна. Энэ бол эв нэгдлийг хэлж байна. Бид хамтдаа Христийн дотор Бурхны орших сүм болохоор байгуулагдаж байгаа гэж. Ингээ Паул энэ одоо Илч Паул энэ сургаалаа ойлгомжтой болгохын тулд төгсгөлд нь байшин дээр одоо зүүрлүүлж ярьснараа энэ одоо хэсэгт ярьсан энэ мессеж эв нэгдлийн талаарх мессеж дуусгач байна. Өнөөдөр Битаний урагш чуулганд юу юунаас ч илүүтэй эв нэгдэлтэй байх түүхэн цаг үеийн өмнө чуулган маань ирлээ. Одоогоос 13 жилийн тэртээ энэ чуулган эв нэгдэлтэй байх уугүй юу гэдгээ шийдэх бас нэг тийм цаг үе дээр тулж очиж исэн. Тэр үед энэ чуулган тэр цаг үеийг маш амжилттай даван гарч чадсанараа дараагийн 13 жилдээ энэ чуулганы өсөх үндэс суурь нь болж гисэн. Одоогоос 13 жилийн өмнө хоо пастор энэ чуулганы үндсэн хариуцсан пастраар намайг томилоод өөрөө энэ чуулганаас явах үед энэ чуулган задарч боторох уу эсвэл эвлэлдэж нэгдээд үлдэх үү гэдэг хоёр салаа замын уулзур дээр бас ирж исэн түүхтэй. Тэр үед баггүй бэрхшээлтэй манай чуулган нүр тулсан. Гэхдээ тэр үеийг Бурхны нэгүслээр манай чуулган маш амжилттай даван гарч чадсан. Тэр цаг үе бид ямар цаг үеэр туулж гарч байгаагаа юу болоод байгааг хамгийн гол нь ойлгож ирсэн. Тэгээ үүний төлөө залбирсан, хичээсэн. Манай чуулган энэ цаг үеийг бол маш амжилттай даван гарч болж чадсан. Одоо дараагийн энэ цаг үедээ чуулган маань дахин ирлээ. Дараагийн сорил, дараагийн шалгуурын өмнө манай чуулган ирлээ. Энэ цаг үед бид эв нэгдэлтэй байж чадах уугүй юу? Бурхны үг Эфес номын 2 дугаар бүлгийн өнөөдөр бид нар хамтдаа уншсан 11-ээс 22 дугаар энэ ишлэлээс үзэх юм бол бид эв нэгдэлтэй байх хамгийн том шалтгааныг Паул маш тодорхой тайлбарсан. Би дөрөв та нарт тайлбарж хэллээ. Эв нэгдэл гэдэг бол хүн бүрийн хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Эв нэгдэл гэдэг бол зөвхөн нэг хүний хичээл зүтгэлээс, нэг хэсэг хүний хичээл зүтгэлээс болдоггүй. Эв нэгдэл гэдэг бол хүн бүрийн хичээл зүтгэл, хүн бүрийн ухамсар,
хүн бүрийн даруй байдал, хүн бүрийн бусдыгаа гих тэр хайрлсан сэтгэл, бусдынхаа төлөө гэсэн сэтгэлийн үндсэн дээр бид эвлэлдэж нэгдэж чаддаг. Тийм болохоор би та бүгдийг өнөөдөр эзний дотор манай чуулган цаашдаа эв нэгдэлтэйгээр үргэлжлүүлэн алхана гэдэгт би итгэж байна. Би энэний төлөө энэ үгээр өнөөдөр та нарыг уриалах гэсэн. Энэ эв нэгдлээ хадгалж бид цаашдаа явах хэрэгтэй. Хүн дуртай хүнийхээ үгийг сонсох, хүн дуртай хүнээрээ удирдуулж явах шиг амархан юм байдаггүй. Тийм үед хүссэн үсэг эв нэгдэлтэй байгаа. Чи байхгүй нь хамаагүй. Зүгээр би тэр хүн дуртай байгаа учраас энд байгаа заяа. Чамтай хамаа байхгүйгээд хүн явна. Чиний зан авир яадаг ийдэг ерөөс надад хамаахгүй. Би зүгээр тэр хүний номлолыг сонсох дуртай. Эсвэл зүгээр би тэр хүн дуртай учраас би энд байгаа. Уушлаараа те чамаас болж би байгаагүй гэж. Харин тэр хүн байхгүй болоход одоо энэ хоёр хүн яах вэ? Одоо итгэлийн хэмжээ харагдана. Одоо жинхэнэ хэр өссөн бэ гэдэг нь одоо харагдана. Одоо яг хэн бэ гэдэг нь яг одоо харагдана. Хэр төвшөнд өссөн байсан бэ? Хэр төвшөнд үр жимстэй амьдарсан бэ? Хэр төвшөнд даруй байж жинхэнэ дагалдагчийн амьдралд сургагдсан байсан бэ? Хэр зэрэг бурхан дуулууртай байдаг вэ гэдэг нь одоо харагдана. Би Үрдэнгийн чуулганд 1993 онд анх сайн мэдээ сонсож Христэд итгэжсэн. 95-аад оны үед болж исэн нэг үйл явдлыг та нартай хуваалцъя. Манай чуулган зуны програмд явах гэжсэн. Тэр үед одоогийн шиг хүн болгон юм машинтай байгаагүй. Одоо ч бид чинь зуны програмд явбал бүгд машиндаа суугаад явцгаарчдаг болсон үе. Тэр үед унаа зохицуулна гэдэг бол зуны програмын маш том ажлуудын нэг байсан. Бид нар автобус баазтаа очиж гэрээ хийдэг байсан. Автобус баазын 1-2 дугаар бааз ч юм уу очоод тэгээд ингээд нэг юм 70 хүн, 100 хүн, 200 хүн ингээ хойшоогоо ингээд ийшээ санзаа амралт руу хайгуулчин пенерийн цуслан руу нэг 2 өдөр 3 өдрийн юмд явах гэж байгаамаа. Автобусанд ч мөнгө төлөе 2 автобус хэрэгтэй байна гэд компани удирдлагуудтай яриад ингээд автобус авдаг. Энэ айгүй том ажил байдаг гэсэн. Тэгээд ингээд тэгээд цуглаан дээр бүгд цугларна. Хүнжил бүгэг аваад цугларна. Тэгээ автобуснууд нь ирж зогсоод тэгээд автобусандаа бүх цуглаанаа ачаад бүх техник хэрэгсэл бүх юм нэг дор ачаад ингээд юутай айтгаа бид нар ингээд хоошо явдаг гэсэн. Ийм кемпүүдийг олон жил бид зохион байгуулж ирсэн да. Би их автобусанд гүйдэг байсан. Цуглааныхаа гүйдэг ажилд их явсан. Ер нь бол ирэхгүй байгаа хүмүүсийн араас их явдаг байлаа. Ер нь намайг тэгээ явж ирснийг тухайд пастор маань ер нь мэдчихсэн ч юм уу ч юм уу ер нь. Манаас хүн чинь 300-400 хүнтэй, заримдаа бүр 500 хүрчдэг. Ийм цуглаан байсан учраас яг пастор яг тэнд нэг жижигхэн шоргоолч шиг төгөлдөр би чи ажилсан шоргоолч гэдэг нэртэй байсан. Нэг юм бор өдөн хүрдэг өмсөд голоор ингээ бүс бүсэлчингүүт нэг юм голоор үйтэй юм шиг болоо. Тэгээ хар малгаад тохоод нэг юм хар зүүн хөөрөөр ингээ гүйждэг хүүхдээс учраас намайг манай цуглааны нэг ах бүр ажилсан шоргоолч гэж нэрлэлсэн байсан. Юм болгонд л гүйждэг. Нөгөө тугийн чойрон тоглын хариулна гэдэг шиг бүхэл юмд гүйждэг. Цуглааны хар бор гадна дотны юм бүх юмд гүйждэг. Байсан. Тэгээд цуглааны ахлагчсан ингээ бүх бүртгэл нэрнүүдийг гаргаад хүн бүр ингээ тооцоод надад ингээ нэрсийн чагсаалтыг өгөөд за автобусны үүдэн дээр зогсоод яг шалгаад нэрээр нь яг ингээ шалгаад төлбөрөө төлсөн төлөгөөгөр нь автобусанд яг суулгана шүү гэд даалгавар өгч байгаа байхгүй. Цуглааны итгэгч бүгдээрээ сууж байгаа шүү дээ. Бүгдээрээ сууж байгаа. Тэгээд бүгдээрээ зааландаа суудсан байгаа. Тэгэхэд за төгөлдөр одоо гараад автобусны үүдэн дээр оч маа энэ бүртгэлийг аваад очороо. За ингээ хүмүүсийг орохт бүртгэд оруулаарай. Бүгднгийнх нь нүдэн дээр тийж хэлж байгаа. Надад бүгднгийнх нь нүдэн дээр тэр үүргийг өгсөн. Тэр хүмүүс надад ахлагч ийм өөрөө өглөө гэдгийг энэ сууж байгаа хүмүүс бүгд мэдж байгаа. Асуудал энд багхгүй юу? Би гараад очоод автобусны үүдэн дээр зогсоход нөгөөдөл чинь цуглаанаас гарч ирээд оочраараа гарч ирээд нэг нэгээр автобусанд орж байгаа. Тэгэхэд л намайг загинж байгаа шүү дээ. Та бүртгүүлсэн үхэд мэдчихээн гэж хэлээд орж байгаа. Тэр хүн ахлагчийн үгэнд бол орж байгаа шүү дээ. Харин би тэгж хэлэхээр сонин санагдаад байгаа байхгүй юу? Асуудал юу ч эндээ байдаг. Өнөөдөр та намайг нэг үг хэлэхэд пастраа гэж байгаа. Өөр нэг хүн миний яг хэлэх байсан үгийг хэлэх юм бол юу вэ чи гэж бодогдно.
Энийг та шууд төхөрлөхөөрөө хийн. Гэхдээ та ингэж бодохдоо, ингэж хийж байхдаа юу гэж бодож байгаа гэхээр би яасан л гэж бодож байгаа та өөрийгөө. Би энэ чуулганы ив нэгдлийн эсрэг юу хийсэн л гэж бодож байгаа. Би зүгээр байгаа л гэж бодож байгаа. Хүн ер нь мэдтгүү өөрийгөө ингэж ажиллаж байгаагаа. Өнөөдөр би эндээс ингэж номлох, магадгүй уйнаа дүүмэн гарч ирээд ингэж номлох. Мессеж нь магадгүй яг адилхан. Гэхдээ хүн хоёр өөрөөр хүлээж авдаг. Яг тэгвэл төгөлдөр номлож байгаа учраас. Нөгөөх нь магадгүй уйнаа дүүмэн номлож байгаа учраас. Насаар бага, дүү, залуу. Ив нэгдэлтэй байгаарай гэж хэлээд байгаа чинь дараа нь ийм юмн дээр асуудал гардаг учраас би хэлээд байгаа маа. Тэр үед л нэгнийхээ үгийг сонсож чадахгүй. Нэгнийхээ өмнө буулт хийж чадахгүй. Энэ дээр л яригддаг. Эннээс болж л яадаг. Бид бие бинийгээ сонсож чадахгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй. Ив нэгдлээ алдах тохиолдол. Иймнээс болж, иймэрхүү зүйлсүүдээс болж гарч ирдэг юм аа. Тийм болохоор эзний өмнө байгаа гэдгээ санаач. Бас эзэнд үйлчилж байгаа гэдгээ санаач. Та эзний хэн нэг хүнд хандахдаа энэ чинь эзний хүн шүү дээ гэж бодож хандаач. Чуулганыхаа ив нэгдлийг барин ив нэгдлийг хадгалж авч явна гэдэг бол миний хувьд бол том сэдв байсан өнгөрсөн хугацаанд. За би ингээл бүх булан тохоод ижил тэнцүү амар лаг ингээл хөрсөн тулдаа чуулган маань амар ив нэгдэлтэй байсан гэж бол би хэлэхгүй. Эзний нэгүслэр явсан манай чуулган. Тэгтээ нэг зүйл байна. Хүн болгонд хайртай, хүн болгонд дуртай гэж та намайг бодож байна. Нөгөө нэг ерөөхөө хотыг ярьдаг штэ тэ нэг баруун зүүнээ мэдхгүй 120 мянган хүнтэй энэ хотыг хайрлахгүй чадахгүй гэдэг шиг баруун зүүнээ мэдхгүй 120 гаруй хүнтэй энэ чуулганыг нэгнгүү бүх хүнд нь би сайн учраас, бүх хүнд нь би амар дуртай учраас, бүх хүнд нь би хүнтэй би амар найз учраас, бүх хүнтэй би амар санаа нийлдэг учраас өнөөдөр хүртэл ингэж явж ирсэн гэж бодож байна уу? Үгүй. Яг суугаад ярих юм бол үжил бодол зөрөх хүмүүс маш олон байгаа. Дургу өрмөр хүмүүс ч олон байгаа. Магадгүй заримынх нь хувьд ч би ч дургу өрмөр хүн байж таарна айгуул бол их ярих юм бол ч тийм ээ. Яг хүнээрээ ярина шүү дээ тийм ээ. Яаж тэгвэл ингэж явсан ширсэн. Хоёр юм л надад тосоосон. Би өчтөрөөрөө бодоо сууж ирсэн. Нэгдүгээрх нь Бурхан энэ хүний чинь хайрлсан штэ гэдэг энэ итгэл үнэмшил намайг тэр хүний өмнө болт хийхэд хүргэдэг гэсэн. Тэр хүнд үйлчлэхэд хүргэдэг гэсэн. Хороогийн хүмүүс бол нэг ашиг сонирхлоор нийлдэг. Ашиг сонирхлоор нийлдэг тийм үү? Нэг бол одоо зиндаа адилхнараа, зиндаагаараа найзалдаг. Нэг бол ашиг сонирхлоороо найзалдаг. Ашиг сонирхолтой таарахгүй, өөрийнх нь зинднаад таарахгүй бол найзлахгүй. Албагүй. Тэгээ найзлахгүй байлаа гэд хин чи яагаад энэ хүнтэй найзлаагүй юм бэ? Чи яагаад энэ хүнийг ингэж гомдоош доош нь хийж дорд үзэж байгаа юм бэ гэж хин ч тэр хүнд хэлэхгүй. Албуу. Миний зиндаанд тохирохгүй. Би энэ хүнтэй ярих дургу. Дургу бол зүгээр дургугаараа л явна. Бидэнд тийм ирэх байдаг гэж юу? Байхгүй шүү дээ. Надад юу бодогдгүй гэхээр энэ хүний зан чанар хичнээн миний дургу хөрмөрч гисэн. Энэ хүний бие авч явж байгаа байдал нь миний дүү байсан бол, миний хүүхэд байсан бол би ингээ хэлчмээр байдаг. Магадгүй алгадаад авмарч гэсэн санагдаж байгаа. Гэтэ тихгүйгээр хайрлаад аваа явж байгаа нэг том шалтгаан энэ хүний чинь төлөө Христ загалмай цодлогдсон штэ гэдэг энэ итгэл надаас ерөөсөө салж өгдөггүй. Бас Иохан номон дээр үүдэг над руу ирсэн хэн бүгдийг би хөөж гаргахгүй гэсэн ишлэл үүдэг. Ингэж хэлж яхад хөөж гаргах эрх, ялгаж харьцах эрх надад байх уу? Надад байхгүй. Хэн ирсэн ч би хүлээж авах ёстой. Үүрэгтэй. Энэ бол Бурхны хүсэл.
Яагаад гэвэл бурхан миний дургу, надаас хоббигоороо өөр, надаас өөр зан чанартай. Надтай ингээ яг ингээ зүр хүн гэдэг утгаараа суугаа ярих юм бол бид хоёр хизээш найз байж чадхааргүй. Тийм хүмүүсийг би яаж хүлээж аваад тэр хүмүүсийн төлөө үйлчилдэг гэж. Яагаад гэвэл тэр хүний чинь төлөө Есүс загалмай дээр цовдлогдож, тэр хүний чинь төлөө Есүс өөрийнх нь гэмгүүн ариун цусыг урсгаж, тэр хүнийг аврахын тулд Есүс энэ дэлхий дээр аврагч болж ирсэн. Тэгвэл миний үзэл юу юм? Би өөрийнхөө энэ үзлийг ингээ яриад сууж идэг хэн бэ ер нь? Хэрвээ би энэ бүгдийн эсрэг зүгээр өөрийнхөө юу дуртай, юу дургуг яриад сууж байгаа бол би бурхны хүн биш. Би бурхны хүн биш. Та нарч бас биш. Хоёрдугаарт бидний ив нэгдэлтэй байхад хүрэгдэг хоёр дахь хүчин зүйл нь юу байдаг вэ гэвэл энэ хүнд байгаа ямар нэгэн сайн тал манай чуулганд хэрэгтэй гэсэн тэр итгэл үнэмшлээс. Өөрөөр хэлбэл би биендээ эргэтэнгүүд нь болдог. Гар хизээж хөлийг орлож чадахгүй, хөл хизээж гарыг орлож чадахгүй. Хөл хөлөөрөө хэрэгтэй энэ биенд. Гар гараараа хэрэгтэй, ам амаараа хэрэгтэй, хамар хамраараа хэрэгтэй. Хамар хизээж хөл шиг болж чадахгүй, хөл хизээж хамар шиг байж чадахгүй. Чих чихээрээ хэрэгтэй. Тэгвэл тэр хүн яг тэр хүний өөрийнх нь онцлог нь манай чуулганд хэрэгтэй. Манай хамт олонд хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар сайн нөлөө байгаа. Ямар нэгэн байдлаар ашигтай. Тийм учраас хүний сайн талыг олж харж сур. Есүс Христэд итгэхэд бидний хувь хүний хөгжил дээр асар их өөрчлөлт ордог. Асар их бидний хувь хүн өсөж өөрчлөгддөг. Энийг бүр Есүст итгэдэггүй хүн хүртэл надад хэлжсэн. Танаа Христийнхэн маш их тийм хувь хүнийх нь хөгжил аюулгүй юм хүчтэй хүмүүс байдаг гэж. Үнэн. Яг л надад байхгүй бэлэг аваас нөгөө хүнд байдаг. Надад байхгүй сайн тал нөгөө хүнд байж идэг. Тийм учраас би өөрөөрөө бүх юм болж чадахгүй нэгэнт. Тийм учраас нөгөө хүний сайн тал манай баг хамт олонд хэрэгтэй. Нөгөө хүний чаддаг зүйл, нөгөө хүний мэдлэг чадвар, нөгөө хүний авьяас манай цөм чуулган манай хамт олонд хэрэгтэй. Би тэрэнд дуртай байх үгүй нь ерөөсө хамаа байхгүй. Яг бол нийтийн ашигын төлөө тэр хүн хэрэгтэй. Тийм учраас би тэр хүнийг хүлээн зөвшөөрнө. Тийм учраас би тэр хүний төлөө залбирна. Тийм учраас би тэр хүнд пастрын хуваар үйлчлэнэ. Тийм учраас би тэр хүнийг өвдөд хитж яхад нь эмнэлэгт эргэж очино. Тийм учраас би тэр хүний төлөө залбирна. Энэ бидний хэв нэгтэлтэй байлгадаг. Энэ хоёр зүйлийг та бүхэн минь санаарай гэж би хэлмээр байна. Нэгдүгээрт Бурхны голоогүй хүнийг та яаж голж чадж байна? Бурхны өрөвдөж хайрлаад голоогүй амиа өгсөн тэр хүнийг та яаж ийм тийм гэж шоолж, ийм тийм гэж өөрөөсөө дорд үзэж хэн болчоод өөрийгөө та дээгүр бодож явдаг юм. Бид ингэж болохгүй. Бурхны дайсан болж байгаа биш үү? Ийм нэгдэлд энэ чухал байдаг. Нэгдүгürt, хоёрдугаарт гэвэл тэр хүн танд байхгүй авьяас байгаа. Ямар нэгэн авьяас байгаа. Ямар нэгэн сайн тал заавал байдаг. 100% муу хүн гэж юусоо байдаггүй. Бид бүгдээрээ сайн талтай, сул талтай, ирэнтэй, бараантай. Бид бараан талаа Бурхны өмнө гимшдэг, харин сайн талаа бид ариун сүнсээр улам илүү өнгөлдөг. Ингээд бид хамтдаа явдаг. Ингэж л бид чуулганыг байгуулдаг. Ингэж л бид эзэнд үйлчилдэг. Тийм болохоор дээр зүйлээдэг та бүхэндээ би захиж хэлмээр байна. Та бүгдийн өмнө итгэлийн том сорилт, том шалгуур ирж байна. Сэтгэл зүйн хувьд магадгүй бас адилхан ийм үеийн өмнө манай чуулган өнөөдөр тулж ирлээ. Өнөөдрийг хүртэл би энэ чуулганд бүхэл цонх, хаалга, нугас чүмхтэй болгоных нь нугас нь болж ирсэн. Нугас байхгүй нэг хаалга хан хоёр чинь салаад унчиж байгаа шүү дээ, тий. Нугас болохоор юм жижигхэн зүйл байдаг. Тэгвэл тэр хоёрын хооронд нь холбоод ингээд эвцэлдүүлээд ингээд идэг. Олон харилцаануудын хувьд дунд нь ивэс нь болж ирсэн. Миний хувьд олон хүнийг би зөөлөж ирсэн. Би тэнд ивэс нь болохгүй тэр хоёр яг муудалцгаар, яг хэрэлдэхэр тийм хүмүүс. Тэгвэл ивэс нь болоод зөөлөд аль альны хоёр талд нь зөөлөж явж ирсэн учраас өнөөдөр хүртэл явж ирсэн.
Одоо та нар бие биендээ эвэсэн болох тэр цаг ирсэн. Одоо та нар бие биендээ тэр үе мөч нугас чүмэн болох тэр цаг нь ирсэн. Одоо та нар өөрийнхөө хойш нь тавиад нийтийн эрх ашигыг урдаа тавиад Бурхны хүслийн төлөө үйлчлэх тэр цаг нь таны өмнө ирсэн. Энэ сорилт, энэ шалгуур өнөөдөр манай чуулганы өмнө ирсэн. Энийг давах уу үгүй юу гэдэг бол одоо таны сонголт болсон. Таны хийх юмыг хинч таны өмнөөс хийж чадахгүй. Таны хийх юмыг та өөрөө л хий. Энэ бол таны өмнө үүрч байгаа Бурхны өмнө таны өөрийг үүрч байгаа үүрэг хариуцлага. За ингээд эцэст нь би Эфес номын өөр хэсгээс нэг хэдэн ишлэгийг та нарт зүгээр товчхон уншиж өгье. Би 4-р бүлгийн 1-ээс 6-р ишлэг унших гэж байна. Эфес 4-р бүлгийн 1-ээс 6-р ишлэл. Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагада зүй зохистой явахыг эзний хоригдол би хичээнгүйлэн ятгая. Ингэхдээ даруу бөгөөд дүлгөөн зангаар хайр дотор бие биеэ хүлцэн твчиж амар тайвны холбоосон сүнсний эв нэгдлийг хадгалахыг хичээх тун. Та нар дуудлагадаа нэг найдварлаа. Дуудагдсаны адил нэг бие, нэг сүнс, нэг эзэн, нэг итгэл, нэг баптизм, нэг бурхан байна. Тэр бол бүгдийн эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдгаа гэж хэлсэн. Амен. Энэ үгийг үнэхээр санаарай. Даруу бөгөөд дүлгөөн зангаар хайр дотор бие биеэ хүлцэн твчиж амар тайвны холбоосон сүнсний эв нэгдлийг хадгалахыг хичээх тун гэдэг энэ 2-3 дугаар ишлэл бол энэ багц хэсгийн хамгийн гол түлхүүр ишлэл байна. Бидний хамгийн хэрэгжүүлэх ёстой юмыг энэ 2 ишлэл дээр маш тодорхой хэлсэн байна. Энэ үгийг та нар маань санаж байгаарай гэж би хэлмээр байна. Хойшоо эргээд яг энэ 4-р бүлгийн 14-өөс 16 дугаар ишлэгийг уншъя. Эфес 4-р бүлгийн 14-өөс 16. Бид цаашид хүүхэд байхаа болж давлгаанд энд тэнд шидэгдэлгүй. Аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон залхай хувилдааны башир аргад туугдалгүй. Харин хайр дотор үннийг ярьж тэргүүн болох түүн өөд, Христ өөд бүх талаар өсөх болно. Христийн бүхэл бие нь хэсэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг дэмжлэгээр хоорондоо холбогдсон нийлдэг. Ингэснээр би өөрөө өөрийгөө хайр дотор босгон байгуулж өсдөг юм аа. Би өөрөө өөрийгөө хайр дотор босгон байгуулж өсдөг юм аа гэж хэлсэн байна. Энэ их гоё үг. Би махад өөрөө өөрийгөө хайр дотор босгон байгуулж өсдөг юм аа гэж хэлсэн байна. Өөрөө өөрийгөө гэдэг чинь юу гэсэн үг юм? Би биендээ эргэтэн болж байх ёстой байрандаа байж холбогдох холбоосороо холбоотой байснараа л энэ махан бие чинь аяндаа өөрөө өсдөг. Тэгэхээр дотор байрлал нь өөрчлөгдөд систем алдагдах юм бол энэ бие юм гачин болдог. Харин яг байх ёстой байрандаа байгаад холбоосороо яг холбогдох ёстойгоор холбогдоод бие биендээ эргэтэн байж чадах юм бол тэр бие махбод өсдөг. Чуулган яг л үүнтэй адилхан. Та бид хоёр яг л үүнтэй адилхан. Энийг би хэлмээр байна. Харизмтай гэж ярьдаг те. Одоо бусдыг өөртөө татах чадвартай, удирдах чадвартай, нөлөөлөх чадвартай, инфлюенс өндөртэй, харизмтай одоо удирдагч нар одоо явсны дараа, шилжилт хөдөлгөөн болсны дараа олон чуулганууд юм дампуурж байгааг би харсан. Удирдагч нь хот руу нүгэ явцсан чуулган байхгүй. Удирдагч нь яваад өгдөг чуулган дампуурдаг. Ийм одоо чуулгануудыг бол өнөөдөр хөдөө орон нутагт төдийгүй Монголд ч гэсэн Улаанбаатар ч гэсэн зөндөө харж байгаа. Манай чуулган тийм чуулгануудын жишээ болохгүй гэж би найдаж байна. Манай чуулган ийм нэгдэлтэй чуулган байх болно. Байсарч ирсэн. Энийгээ ч цаашаа хадгалж нэг хүндэлж хайр дотор нэгнийгээ өөрөөсөө дээр гэж үзэн бие биендээ үйлчлэн урагшаага явах болно гэдэгт би итгэлтэй байна. Ийм нэгдлийг бий болгодог нэг хүчин зүйл бол
та бусдад үйлчлэх явдал байдаг. Чуулган хүнийг үйлчлэлд сургадаг бусдад. Бид энэ амьдралаас ингээ орж ирэхдээ тийм хүнд үйлчлэлд сураагүй хүмүүс байдаг бид өөрсдөө. Яг нэг өөрийнхөө л юм хийдэг хүмүүс байдаг. Ер нь бол өөрийнхөө л гэрийг цэвэрлэн, өөрийнхөө л шалыг угаана, өөрийнхөө л хоолыг хийн, өөрийнхөө л юм хийдэг болохоос үүсдэг тийм хүний хүнд юм хийж өгдөг ийм хүн ер нь баг байдаггүй. Тэгээд бид яг чуулганд орж ирэнгүүт яг хүний ер нь нэг юм бусдад амар библи мэдээл амар цуглаанд яваал айгүй залбираалдаг мөртлөө яг эхэлдэг. Ерөөсөө өөрийнхөө бүр дэндүү дээгүүр үнэлцэн. Ийм хүмүүс бол чуулганд ингээ аяндаа харагддаг. Энэ л ив нэгдлийн дайсан байдаг. Энийг олж харахгүй өөрөөрөө бардамнаал бусдыг буруутгаал ирэхийн цагт энэ л чуулганд гай болдог. Манай чуулган бол харьцангуй дунд насны өндөр боловсралтай орлого тогтмол хүмүүсийн цуглаан. Манай цуглаан бол. Манай цуглаанд орж ирсэн хүмүүс ер нь тэгж дүгндэг. Танай цуглааныхан чинь ер нь дунд насны боловсрал өндөртэй хүмүүс их явдаг тийм цуглаан байж тээ гэж ер нь хүмүүс хэлдэг. Би өөрөө ер нь анзаараагүй байсан. Нэг мэдсэн чинь тийм болсон байна манай чуулган. Нэг мэдсэн чинь тийм болж өсөж хөгжижээ манай чуулган чинь. Гэхдээ ийм хүмүүсийн нэг сул тал нь юу гэдэг вэ гэхээр хүнд үйлчлэл сураагүй байдаг. Яагаад гэвэл дандаа боссод байдаг байхгүй. Дандаа дарга нар байдаг байхгүй. Дандаа өндөр боловсралтай хүмүүс байдаг байхгүй. Дандаа удирдах ажил хийдэг. Дандаа нийгэм дээр хэн нэгэн байдаг. Тэгээ орж ирээд энд нөгөө хүмүүсийн төлөө шал угаах гэхээр явж өгдөг. Сандал зөөх гэхээр явж өгдөг. Ногоон арилгаа суух гэхээр явж өгдөг. Сонин санагдаад байдаг. Тэг зарцлагтаад боолчлогдоод байгаа юм шиг санагддаг. Гэтэл жинхэнэ удирдагч гэдэг бол бусдад үйлчлдэг хүн, бусдын сэтгэлийг хамгийн сайн татдаг жинхэнэ удирдагч гэдэг хүн бол бусдын хэрэгцээг олж хараад үйлчилж чадсан тэр хүн л бусдын сэтгэл зүрхийг хамгийн хөөртэй татаж чаддаг удирдагч нь болдог шүү дээ. Энэ бол Библийн зарчим. Есүс өөрөө үйлчлэх гэж биш, үйлчлүүлэх гэж биш, үйлчлэх гэж би энэ дэлхий дээр ирсэн гэж Есүс хэлсэн. Би хүмүүсээр хаан болж хүмүүсээр хүндлүүлэх гэж би ирээгүй. Харин би хүмүүсийг аврахын тулд би олонний төлөө амиа өгөхийн тулд би ирсэн маа гэж Есүс хэлсэн байдаг. Тэгвэл яг энэ зарчим өнөөдөр таны бүхэл харилцаан дээр үйлчилж явах ёстой. Эндээс л ив нэгдэл эхлэн боё за. Хамтдаа залбирцгаая. За бүгдээ хамтдаа суудлаасаа босъё. Эзний өмнө хамтдаа залбирцгаая. Би юуны төлөө та нар залбираасаа гэж хүсэж байна гэхээр Бетаны ургас чуулганы ив нэгдлийн төлөө залбираасаа гэж хүсэж байна. Ив нэгдэл ямар үед алга болдгоо хөл хүм борлогон дор бүрнээ өөрөөрөө бардах үед өөрийгөө эрхэмд хит дээгүүр үнэлж өөрийгөө хитрхи өөрийгөө бусдаас дээгүүр гэж үзэх тэр газар ямар ч ив нэгдэл байдаггүй. Тийм газар дандаа эмх замраагүй байдал, тийм газар дандаа хувиа хичээсэн үзэл, тийм газар дандаа хувиа борлуулж довоо шарлуулсан тийм л үйлчлүүд ноёрхдаг. Харин хэн өөрийгөө бусдынхаа өмнө даруусгаж хэн өөрийгөө бусдынхаа төлөө үйлчлэгч гэж бодож үйлчлэн тэр газар эв нэгдэл байдаг. Тэр газар эмгцэгч байдаг. Тэр газар хүмүүс өөрчлөгддөг. Тэр хүмүүс тийм газар хүмүүсийн зүрх сэтгэл дэгддэг, зөөлрдөг. Тийм газар хүмүүс бие биенээсээ суралцаж үлгэр жишээ авч би ч гэсэн хайртай хүмүүстэй ингэж үйлчлэх ёстой юм байна. Би ч гэсэн бусдад ингэж хандах ёстой юм байна гэдгийг сурдаг. Үүний төлөө залбирая. Таны зүрхэнд бусдыг дорд үзэх үзэл, өөрийгөө хит өндрөөр үнэлэх үзэл хэрвээ байдаг бол та гимшээрэй. Есүс бурхан атлаа. Хүн болж энэ дэлхий дээр доошоо бууж ирсэн шүү дээ. Хүн болоо зогсохгүй бүр зарцын дүрийг авч байгаа. Тэгээ загалмайн үхэл хүртэл доошоо бууж байгаа.
хэн хаана хүн өөрийгөө доош нь болгож бусдын төлөө үйлчлэн тэнд ив нэгдэл, тэнд баяр хөөр, тэнд амар тайван, тэнд сайн сайхан байдаг юм аа. Бүгд хамтдаа хийсний өмнө тэгээд Иесус залбирцгаая.